Hi guys. За Deadly Night-ийг бичсэн сүрэн ерөнхийдөө бол тайлбарын хэсэг оруулж яснаас бичлэгээр нэг хүмүүсээ оруулаад явуул та нарт бол сонсон явахд бол яриад зүгээр ах гэж бодлоо. За нэрний хувьд бол эхлээд бол Deadly Night гэдэг юу ургамал байгаа цэцэг. Ерөнхийдөө бол та ийм нэр хаа нэгтээ сонссон юм шиг санагдвал Zootopia дээр гардаг цэцэг байгаа. Амьтдыг галзууруулаад өгдөө штэ. Тэгээ ерөнхийдөө хортой ургамал байхгүй юу? Энэ ургамлыг идэх юм бол эхлээ хараа муудаж, тууралт гарах, толгой өвдөх, хэл яриа алдагдах, хий юм үзэгдэх, таталт өгөх, улмаар өвхөл төрөх гэсэн ийм шинж тэмдгүүд бол үүсгдэг байгаа. За та нар ороод үзэх юм бол 4-р хэсэг, 6-р хэсэг, 7-р хэсгийг нэрийг нь болохоор Google дээр хайгаад үзвэл ерөөдөө юу юунаас санаа авсан гараад ирнэ. Жишээ болгож хэлэх юм бол 4-р хэсэг рүү та бүхэн ороод үзэх юм бол нэг сүмийн зурагтай тэгснээ энэ Санта Мария делла Красе гэдэг. Энэ нь болохоор яг энэ сүмийн нэр байгаа. Энэ сүм нь ямар учиртай вэ гэхээр та бүхэн Есүсийн 12 дагалдагчтайгаа хамгийн сүүлчийн оройн цаг гэдэг зураг мэдэх бах. Тэр зураг нь болохоор энэ сүм дотор байдаг байгаа. Мэдээж үйл явдал нь энэ зураг энэ сүмтэй тэр чигээрээ холбогдож байгаа учраас та бүхэн ерөнхийдөө нэг судлаад үзчихэд тэгээд эргээд уншвал арай та бүхэнд ойлгомжтой байх. Энэхүү бичвэрийг Библиэс болон Грекийн түүхээс сэдэлж бичсэн болохоор ерөнхийдөө та бүхэнд энэ бүхнийг багахан судлаад үзчихэд бол ойлгоход илүү дэмтэй байна. Мөн энэ 12 дагалдагчийг ч гэсэн хальтхан судлаад үзчихээрэй. Тэгээд мөн Сатан болон Люциферийн домгоос бас судлаад үзээрэй. Ерөөд нийлэн холбогдолтой байгаа. Тийм болохоор энэ дөрүүдийг бол ойлгоход илүү бах. Тэгээд дээрээс нь 7-р хэсэгтэр гарч чад урагчийг олоход гэсэн та бүхэн Библиэс уншаад үзвэл арай ойлгомжтой болно. Тэгээд мөн эхний 3 хэсэгтэр гарч байгаа Себастьян Лилиана хоёроос бусдныг 7 хүн байгаа. Тэр 7 хүн нь болохоор Христийн шашинд гардаг 7 ар нүгэл гэж явж байгаа төлөөлж байгаа дөрүүд гэсэн үг. За нэг нууц задлахад бол би та нарт өмнөх нэг бичлэгэн дээрээ өөрөөсөө санаа авсан нэг дүр байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэр болохоор Люсинда гэж дүр байгаа.